ойлголтыг өнөөдөр үндсэн хуулийн өөрчлөлтөөр хийх гэж. Улсын хурлын гишүүн Батцаандан маргааш өглөө 10 цагаас хурцын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах болсноо өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн юм. Тэрээр бүтэн сарын хугацаанд хурцтай холбоотой асуудлаар нийтийн сонсгол явуулах боломж байсан ч асуудал хариуцсан хоёрч байнгын хороо сонсголыг зохион байгуулсангүй. Иймээс түүнд 10 гаруй иргэнээс хурцын талаар ирсэн гомдлуудыг нээлттэй хэлэлцүүлж хинэн чухам үнэн ярьсан. Үнэхээр хурц гэдэг хүн олон хүнийг хилмигдүүлсэн эсхийг маргааш болох хэлэлцүүлгээрээ нэг талд нь шийднэ гэдгээ илэрхийллээ. Улсын их хурлын гишүүн Асан Ганбаатарыг Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигт нь тагнуулын ажилтан тагнуулын байгууллага зохион байгуулж гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэдэг гомдол байгаа. Энэ гомдлыг бас маргаашийн хэлэлцүүлэгт оруулнаа. Мөн Монгол Улсын ерөнхий сайд хөрс өгөх Hero Entertainment студийн захирал Баатар нарын бичлэгийг задлсан асуудал нь тагнуулын гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гэдэг гомдлууд байгаа. Монгол хүний халдваршгүй эрхийг хууль хяналтын байгууллагууд эрээ цэргүү зөрчдөг боллоо гэдэг олон гомдлуудыг бас маргаашийн хэлэлцүүлэгт оруулнаа. Хурцтай холбоотой асуудлаараа зориг агсны хэрэгт буруутгагдж олон сар хоригдож байгаад амиа алдсан инхо таксны гэр бүлээс ирсэн гомдлыг хэлэлцэнэ. Мөн Hero студийн захирал Баатар ерөнхий сайд хөрс өгөх нарын утасны ярианы бичлэгийг хэн задруулсан эсэх. Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Цогтбаатартай холбоотой гомдол хурцын эхнэрийн компаниг шалгаад хохирогч болсон иргэн инхбат нарын гомдол зэрэг олон асуудлыг хэлцэх юм байна. Харин улсын хурлын гишүүн Болд мөн хурцад гүтгүүлж нэр төрөө гутаалгасан хохирогч гэж өөрийгөө үзээд байгаа учраас энэ бүх асуудлыг хэлэлцэж үнэн зөвийг тогтоох ёстой гэж ихэд бухимдангуй байр суурь илэрхийллээ. Хувааж авсан энэ бүлэглүүд өнөөдөр ард түмний үнэмшил үүний золиосонд бол өнөөдөр яг нэг цөөн хэдэн гишүүд явж байна. Маргааш Монголын иргэн бүр явна. Өнөөдөр тодорхой хэдэн албан тушаалд байсан бизнес эрхэлжсэн хүмүүс энэ золиосонд явлаа. Маргааш Монголын үр хүүхдүүд бүгдээрээ энэ золиосонд явна. Энэ бол үнэхээр 90 оны ардсан уусгал 92 оны үндсэн хуулиас дутхгүй ийм том тэмцэл, ийм том тулалдаанд өнөөдөр бид ирлээ. Үүнийг өнөөдөр Монгол улс парламент засагтаа байх үгүй юу? Өнөөдөр Монгол улсын парламент ард түмний төлөө болж төрийн эрх барих дээд байгууллага байх үгүй юу? Хэн нэгэн бүлэглэл, хэн нэгэн хүний барьцаанд жинхэнэ дохио зангаар нь хөдөлдөг, хүссэн хуулийг гаргадаг, хүссэн томилгоог нь хийдэг, ард түмнээ нулимдаг, ийм л нөхцөл бид очихгүй юу гэдгийг шийдэх гэж байна. Ийм том хувь зайны сонголтын өмнөд өнөөдөр ирсэн шүү. Энэ бол тоглоом биш. Үүний цаана юу ч болж болно. Хэнийг ч яаж хэрэмдүүлж болно. Батцаандан гишүүний хувьд зөвхөн өөртөө нь холбоотой маш олон асуудлыг хэлцэх учраас тагнуулын ерөнхий газрын даргасан хурцыг энэ хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцохыг хүссэн, харин хурц оролцох эсэх нь тодорхойгүй байна. Хамгийн том олд бол өнөөдөр бид Монгол хүн өөрийнхөө